Эцэлхүүн олоход интеграл ашиглах нь. За одоо хэдүүлээ API дээр тодорхойлогдсон нэг ERF гэсэн функц. Тэрийг OX гэсэн тэнглийн дагуу тойрон эргэлээд үүсэх битийг бол эргэлтийн бий гэж нэрлэдэг. За багш нь энэ дээр зүгээр зураг хар зураг зураад үзье хэдүүлээ. За тэгэх юм бол за энд байгаа бид нар ямар нэгэн мөрөө. За өөрөөр хэлбэл за энэ шолооныг авъя л да тийм. Жишээл ийм хэрчиг авч. Энийг бид нар энд OX гэсэн тэнглийн дагуу эргүүлье. Тэгэхээр ингээд хөдөлгөн гэсэн үг байхгүй. Бит болгоод ингээд эргүүлнэ гэсэн үг байхгүй. Тэгээ ингээд эргүүлэхээр юу үүсэх вэ гэж бодоход та нарт юу төсөөлөгдөж байна. Тэгэхээр энэ бол ингээд эргэнэ гэсэн үг байхгүй. Ингээд ирээ. Тэгээ буцаж очиод энэ дээр очиод нийлээд тийм. Энэ хэсэг ингэж эргээд тэгээ ингээд буцаад ингээд. Тэгэхээр ийм хэрчмийг бид нар хэрвээ ингээд эргүүлэх юм бол энэ бол жишээлбэл конус гарах нь шүү дээ. Тэ? Тэгэхээр ийм төрсийг бид нар эргэлтийн бий гэж нэрлэдэг. За одоо хэдүүлээ дараагийн график дээр энийг илүү ингээд дэлгэрэнгүй хөдөлгөөнд харцгаая. За тэгэхээр хэдүүлээ нэг сонирхолтой эргэлтийн бий авч үзье тэ. За тэгэхээр бид нар энд нэг мөрөө функц авсан байна. За одоо энд функцийг бид нар энэ улаан тэнхлэг буюу энэ x тэнхлэгийг эргүүлье. X тэнхлэгийг тойроод эргүүлнэ гэсэн үг ингээд. За тэгэхээр энэ маань ямар дүрс гарах юм бэ гэдгийг харцгаая тийм ээ. За ингээд тойроо эргүүлж байгаа шүү. 3D учраас одоо ингээд зурагдаж байна. За сайн харцгаараа. За эргүүлээд байгаа тийм ээ. За хэдүүлээ зураг дуусны дараа энд энэс нэг эргүүлээд харцгаая. За бид нар тэгээд 360 градус эргүүлчих юм бол бүтэн тойроод ирэх юм бол буцаагаад өөртөө давхцах хэрэгтэй шүү дээ тийм ээ. За одоо 360 л болдог гэж байна. 360 хүрэхгүй байх юм бол энэ хагас юм гарч иж байгаа. За ингээд манай бүтэн эргүүлсэн чинь нэг юм байна. За одоо хэдүүлээ энийг эргүүлээд харъя. За энэ нөгөө нэг тэнхлэх маань багтахгүй байгаа учраас ингэж харагдаж байгаа шүү. За тэгэхээр нэг ийм тийм бит гарч иж байгаа байхгүй юу? Энийг бид нар эргэлтийн бий гэж нэрлэдэг гэсэн. Тэгэхээр ямар нэгэн fx гэсэн функцийг бид нар тий аль нэг тэнхлэхийн дагуу эргүүлэнгүүт одоо x тэнхлэхийн дагуу эргүүлсэн учраас ингэж харагдана. Дээрээс нь авах юм бол тий ингээд тойруулаад харах юм бол ийм харагдана. Ингээд ийм дүрс гардаг. Энийг бид нар эргэлтийн бий гэж нэрлэдэг. За конус бол муу адилаар эргэлтийн бий. Яагаад гэвэл ийм шулууныг бид нар тойруулангууд конус гардаг. За ингээд эргэлтийн бий гэдэг нь бол ийм юм байж байгаа. За тэгвэл ийм эргэлтийн бий эзлэхүүнийг бид нар яаж олдох юм бэ гэдгийг тий дараагийн комент дээр теорем дээрээс харцгаагаараа. За хэдүүлээ энэний дараагийн бичлэг дээр кон буюу тий конусын эзлэхүүнийг бид нар яаж интеграчлалж олж болоод байгаа юм бэ гэдгийг бичлэгээрээ харцгаая. За мөн тэгвэл ийм эргэлтийн биеийн эзлэхүүнүүдийг бид нар ер нь яаж олдох юм тий яаж олдох юм. За энд бидэд нэг fx гэдэг мөрөө байгаа юм байна. Энийг эргүүлэхээр нэг юм те энэ өгч эргэхээр юу гарах вэ те. За нэг юм бит гарч байгаа шүү те. За тэр мөрөө бид нар чи эргүүлэх юм бол жишээлбэл нэг юм тэгээ var шиг нэг юм дүрс гарна. Энийний эзлэхүүнийг бид нар жишээлбэл яаж олдох юм бэ гэхээр энэ томьёогоор олдог. V тэнцүү А-гаас хам бэ P гүржих нь f квадрат x dx гэж боддог. За энэ томьёо яагаад үнэн байгаа гэдгийг хэдүүлээ дараах график дээр тий конусын эзлэхүүнийг олоод харцгаая. За хэдүүлээ одоо конусын эзлэхүүнийг нөгөө түрүүний тэгшүнт нэг юм можийн талбайг олохдоо бага тэгшүнцүүдээр бүрж байгаад олсон шиг конусын эзлэхүүнийг бид яаж тэгж олж болд юм бэ гэдгийг харцгаая. За тэгэхээр би энэ конус байна. Кон байна. За энэ коны гадналт нэг юм цилиндр байна тий. Одоо энэ цилиндр ингээд жижигэн цилиндрүүдэд бүрэх гэж байгаа. Тэгээд цилиндрүүдийн хэмжээг би олон болгоод өөрөөр хэлбэл нарийнхан цилиндрүүдэд хуваахаар манай конусын талбар руу дөхөх ёстой. Конусын эзлэхүүн рүү дөхөх ёстой. За хэдүүлээ харцгаая. За одоо энэ жишээлбэл би 1 2 3 4 5 цилиндр болох шүү дээ тий.
Тэгэнгүүт энд нөгөө илүү гарч байгаа энэ эзлэгүүнийх нь хэмжээнүүд нь одоо ихсэх тусам бүр багасах хэрэгтэй. За одоо энд жишээлбэл 1 2 3 гэдэг нэлээд олон цилиндрүүд туучлаа тийм. Тэгэхээр нөгөө гадна талд нь илүү гарч байгаа энэ юуг та нар харж байгаа бох тийм ээ. Одоо хэдүүл ингээ харъя л та тийм. Ингээд ч юм тойруулаа харъя. Тэгэхээр гадна талд нь илүү гарч байгаа энэ эзлэгүүнүүдийн хэмжээ улам багасаад байх хэрэгтэй тийм ээ. За цааш явлаа. За одоо тэгэхээр энэ гадна талд гарч байгаа энэ эзлэгүүнүүдийн хэмжээ улам багасаад. За энд бол бид нар нөгөө конусыг ерөнхийдөө цилиндрүүдэд бүрхээд хуваагаад байгаа гэдгийг анзаараарай тийм ээ. За цааш явъя. За улам жижигрээд байна. Нөгөө зөрүү маань улам илүү тэл хэсэг маань улам багассаад байна гэсэн үг. За ингээд багассаар яах ёстой вэ гэхээр тэр баахан юм цилиндрүүдийн эзлэгүүнүүдийнх нь нийлбэр нь манай конусын эзлэгүүн рүү дөхөх ёстой, ойртох ёстой. Бид нар хэдийн хэмжээний олон цилиндрүүдэд ингэж хуваагаад жижигхэн цилиндрүүд хувааж ойртуулна. Тэр бол ингээд конусын эзлэгүүн рүү дөхөх ёстой. За эндээс бид нар ерөнхийдөө дахиад л нөгөө конус эргэлтийн биеийн эзлэгүүнийг олж байгаа тэгээ томьёо байна шүү дээ. Энэ томьёог бид нар мөн л интегралаар олж исэн. Энэ интеграл бол цаанаа мөн л ийм нийлбэр гэдэг утга нь явж байгаа шүү. Тийм учраас интеграл гэдэг бол ер нь үндсэн цаад санаа нь бол баах юм жижигхэн хэсгүүдэд хувааж байгаа тэр хэсгүүдийн нийлбэрийг нь бид нар аваад байгаа гэдэг санаа явж байгаа шүү. За ингээд хэдүүлээ дараагийн хоёр бодлого бодоод хичээл 5 буюу эзлэгүүнийг хэрхэн олох вэ гэдэг хичээлээ дуусгацгаая. За дараагийн бодлого. За 8 см байгуулагчтай суурьраад нүр бах конус эзлэгүүнийг олоо гэж. За тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар бол 8 см байгуулагчтай гэхээр энэ хажууд нь диагонал тий урт нь 8 тэгээд радиус нүр. За энийг хэдүүлээ тодорхой интегралаар шилж яаж бодох вэ гэж. Томьёогийн хэдүүлээ мэдэндээ ер нь конус эзлэгүүн болдог томьёог хэдүүлээ мэдж байгаа. За тэр томьёо чинь яаж гарч ирдгийг, яагаад тэр томьёогоор бодож болдгийг гэдгийг одоо хэдүүлээ харах гэж байна гэсэн. За хэдүүлээ эхлээд нэг ийм бодлого үү. За конус байна. Тэ? За нэг ийм конус байна. За байгуулагч нь 8, радиус нь 4. За эндээс нь өндөр болгочих. Өндөр болгочих юм бол энд гипноз энэ бол юу ах вэ? Тишүүцэд гурвалжны 4 катад энэ гипноз. Тэгээд 4 чинь 8-аас 2 дахин бага учраас энэ үнц хэд байх вэ гэхээр 30 градус байна гэсэн. За тэгэхээр энийг бид нар яаж явуулах вэ гэхээр энд 30 градусын үнцийг аваад энд би яг 30 градус үнцийг авчи. За энэ дээрээ би 8-ыг таслаад авчи. Энэ бол 8 см урттай. За тэгэх юм бол энэ зай бол тэгээд 4 байна гэсэн. За энэ бол конусын байгуулагч нь. Одоо энийг бид нар ингээд OX тэнхлэгийн дагуу эргүүлэхэд манай шулуун үүсэх. Манай конус үүсэх ёстой шүү дээ. Эргүүллээ. Өөрөөр хэлбэл эргүүлнэ гэдэг бол энийг бид нар ингээд эргүүлж байгаа гэсэн үг. Ингээд эргүүлнэ гэсэн үг байхгүй. Тэ? Ингээд эргүүлэхээр энэ бол ингээд конус үүсч. Одоо энэ конусын талбайг эзлэгүүнийг олохын тулд бид нар томьёо ойсоор бодох юм бол энэ функцийг y fx гэдэг юм билж. Энэ ямар функц мэдэхгүй байна. Одоохондоо тэгвэл эзлэгүүн тэнцүү 0-оос энэ өндөр болох хэрэгтэй байна тийм. Өндөр нь юу юм бэ гэхээр h тэнцүү язгуурдаар 8-ын квадрат тусам 4-ийн квадрат буюу 4 язгуурдаар 3. Тэгэхээр энэ өндөр нь 4 язгуурдаар 3 үзсэн. Яг энэ хөрлөг цай 4 язгуурдаар. Тэгэхээр интеграл 0-оос 4 язгуурдаар 3. Тэгээд энэ шулуун нь юу юм бэ? Тэгэхээр эн чинь энд 30 градус тэнцүүг үүсгэж байгаа шулуун. Тэгээ координатын тэнхлийг ярьж байна. Тэгэхээр энэ шулууны үнцгийн коэффициент чинь тангас 30 градус байдаг. Тэ? Тангас 30 градус чинь юу юм? 1-ийг баах нь язгуурдаар 3 бицтэй. За тэгэхээр энэ шулуун гэдэг бол y тэнцүү 1-ийг баах нь язгуурдаар 3-ыг үржих нь x авахгүй. Ийм шулуун. Координатын тэнхлийн координатын ихийг дайрж байгаа учраас ийм шулуун байна гэсэн. За тэгэхээр бид нар энэ конусын эзлэгүүнийг олохдоо тэ 0-оос 4-ний язгуур 3. За 1-ийг баах нь язгуурдаар 3x тэ. За тэгээд яах вэ? Интеграл бодно. За p-г үржих нь энэний квадрат авах хэрэгтэй тэ. Квадрат. Тэгэхээр x квадратын авах нь 3 dx. За эндээс манай бодлого маань юу ах вэ гэж p-г баах нь 3-ыг хаалтаад маргачих. x кубыг баах нь 3. За тэгээд 4/3-аас 0. За p-г баах нь 3. 4/3-ыг орлуулчих юм бол 64-ийг үржих нь 3/3 буюу хаах нь 3.
За тэгэхээр эндээс 64 ядтай 3 пик баах нь 3 гарах нэ гэсэн үг. За энэ бол манай 8 гэсэн байгуулагчтай суурь радиусын 4 байдаг конусын эзлэхгүй юм аа гэсэн. За хэдүүд энийг интеграл ашиглахгүйгээр хэрхэн яаж боддог вүлээ? Гэт тэгэхээр хэдүүлээ өндрөө олох хэвээр. Өндөр маань юу гарч байгаа юм? Өндөр маань энэ ч тэ 4 3. За тойргоо талбайг олох хэвээр. Талбай чи юу лээ? S дугуй. S суурь. За хэдүүлээ тойргийн талбайг олох. Суурийн талбайг олох хэвээр. Суурийн талбай бол PR квадрат буюу 16 π. За тэгээд эзлэхүүн гэдэг бол өндрийг суураар үржлээд 3 байх хэвээр тэ. Тэгэхээр 16 π-ийг үржлэхээр 64 ядтай 3-ыг баах нь 3 байх юм шүү дээ. За тэгэхээр энтэй таарж байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэн энэ суурийг нь өндөр үржүүл суурийн талбайг тэ өндөр үржлээр 3-1 хувааж байгаа шүү гэдэг цаад утга санаа нь эндээс гарч байна. Ягаад гэвэл конусын байгууллагч гэдэг бол дандаа шулуун байна. Шулуун байх учраас дандаа ийм хэлбэртэй юм байна. Квадрат дэвшүүлчихээр x квадрат гараад ирнэ. Тэгээд интеграл авахаар x кубтэй буюу x кубыг хуваах нь 3 гэдэг юм заавал гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ томьёон дээр яваад идэг. Эзлэхүүний томьёон дээр ийм юм явж байгаа тийм. А шиг биш суурь хуваах нь 3. Энэ томьёоны 3 гэдэг бол энэ интеграл бодоод гарч байгаа энэ 3 хамааралтай байна гэсэн. За тэгээд үлдсэн хэсэг нь бол манай суурь өндрүүдтэй хамааралтай болдог шүү тийм. За дараагийн бодлого. За радиустай бөмбөрцгийн эзлэхүүнийг яаж олох вэ гэж. За хэдүүлээ бөмбөрцгийн эзлэхүүнийг ер нь яаж олох юм гэдэг томьёогоо нэг санчи. 4-ийг баах нь 3-ыг үржих нь PR куб. За нэг ийм томьёо байдаг тийм. За энэ томьёо нь хаанаас яаж гарч ирдэг юм? Бүүм. За тэгвэл одоо энийг хэдүүлээ яаж гарч ирдгийг нь харцгаая. За радиустай бөмбөрцөг ер нь яаж гарч ирдэг юм бол за хэдүүлээ координат авахд эхлээд граф зурх гэдэг үзье. За бөмбөрцөг гэдэг бол ер нь юу юм бэ гэхээр нэг ийм тойргийн нэг хэсгийг ингээ бүтэн эргүүлэхээр бөмбөрцөг гараад. Тэ? Тойргийн нэг ийм мөрөг өөрөөр хэлбэл бид нар нэг ийм мөрөө юм татаад энийгээ бид нар ингээ эргүүлээ л да тэ. Энийг ингээ эргүүлээ. Энийг ийш эргүүлээ. Ингээд эргүүлээ. Тэнгүүд эн чинь ингээ тойроод ингээд очихоор эн чинь бөмбөрцөг гаргаж байгаа байхгүй. Гол санаа нь. За тэгэхээр хэдүүлээ яах вэ гэхээр энд би R радиустай нэг тойрог координат вектор төвтэй R радиустай тойрог байгуулъя. Координатын төвтэй яг радиустай хагас тойрог. Энэ хагас тойргийг бид нар ингээд OX тэнхлийн дагуу эргүүлэхэд энэ бол бөмбөрцөг үүснэ. Тийм учраас тэр дүрсийн эзлэхүүнийг олоход бол бид нар томьёогоороо тэр дүрсийн эзлэхүүнийг олоход хангалттай. За тэгвэл энэ мөрөө ер нь тэгшгэлийг бид нар өчсөн. Энэ ер нь ямар функц юм? Гэ бодонгоо тойргийн тэгшгэл юу гэдэг юм бэ гэхээр x квадрат нэмэх нь y квадрат 0 төр төвтэй учраас r квадрат гэсэн тойргийн тэгшгэл гарна тийм үү? Эндээс y-ийг олох юм бол y тэнцүү r квадрат хасах нь x квадрат. За y квадратыг олъё. За y бид нар энэ дээдлийн хагас тойргийг авч байгаа учраас y нь y тоогоо. Тэгэхээр y гэдэг бол r квадрат хасах нь x квадрат. Өөрөөр хэлбэл бид нар энд 2-ыг авчих юм бол тийм энд y гараад хас 2-ыг авах нь энд y гараад. Тийм цэгүүдийг авчиж байгаа гэсэн. За эндээс манай бөмбөрцгийн эзлэхүүний томьёо гэдэг. Томьёогоо бичих юм бол энэ бол хасах r-аас r гэсэн хоёр цэг. Тэгэхээр интеграл хасах r-аас r p гүрж нь f квадрат x квадрат буюу энэний квадрат авах хэрэгтэй. F квадрат x буюу энэний квадрат авах хэрэгтэй. Тэгэхээр язгуудаа r квадрат квадратын квадрат зэрэг дэвшилчээр язгуур найрлаад ийм болчихно гэсэн. За энийг бид нар бодох юм бол p калд ярмаа чи. За r квадратын интеграл бол r квадрат x квадрат интеграл x кубик болох нь 3. За ингээд r-ээс хасах юм. За одоо r-ийг хэдүүлээ орлуулъя. Тэнгүүд r кубээс хасах нь r кубик баах нь 3. За тэгээд хасах r куб тэгээд нэмэх нь r кубик баах нь 3 болж байгаа. За эндээс энд p гүржих нь 3-ны 2r куб. За энд юу вэ? Хасах 3-ны 2 нэмэх нь 3-ны 2r куб болж байна. Өөрөөр хэлбэл манай эцсийн томьёо маань юу болж байна? Энийг эвдэхэд бичих юм бол v тэнцүү 3-ны 4-ийг үржих нь r куб. Тэ p гүржих нь 3-ны 4-ийг үржих нь r. Тэгэхээр манай энэ томьёо маань гараад ирж байгаа үст тэ. Энэ томьёо маань гараад ирлээ. За тэгэхээр эзлэхүүний томьёог бид нар бөмбөрцгийн эзлэхүүнийг бид нар ингэж олдог. Энэ томьёо яаж гарч иж байгаа гэхээр тодорхой интеграл ашиглах замаар гарч ирдэг юм байна. За үүнтэй адилаар бид нар тодорхой интегралыг маш олон юмд ашиглаад тухайн мөрийн гадаргуун талбайг олж болно. Номын уртыг олж болно. Талбайг нь олж болно.
Эзэлхүүнийг нь олж болно.